их л баян жагсаал болж байгаа. Их л тийм элбэг жагсаал болж байгаа. За та тавын жагсаалаас арай гүйцэхгүй. Та тавих чинь бол зогсоол дөрвөн гэртэй, гэр дотор нь хоол хүнс юу байгааг нь мэддэхгүй. Хамгийн тансаг жагсаал бол тэр шудраг таван иргэний жагсаал байсан. Тийм хоол хүнс байгаагүй. Үгүй тэгээ хэм идэхүүдэд тийш хүн орсон биш. Тэгээ хараагүй ингээд үзмэрчиг ярдгаал болчмоор байгаа. Үгүй та тансаг гэдэг шүү дээ. Одоо уул биш те талбай дээр тэр урдлаар нь манай цагдаагийн албаагч хүртэл одоо албаны хоолоо бараг идэх болсон. Тэр хамгаалтан зогсож байгаа. Эсвэл бүх төрлийн хоол хүнс тараагдж байна. Тэр одоо үндэсний олон нийтийн телевиз дээр тэр охин ярьж илэн шүү дээ. Араар мөнгө тараагдал байгаа гэдэг. Нэг улаан дээлтэй нөхөр бас ярьсан шүү дээ. Араар бас мөнгө тараагдал байгаа. Би үл авахгүй байгаа л гэдэг чил. Тэгэл одоо нэг хоноход 200 мянган төгрөглөгийн одоо авж байгаа мэдээлүүд байна шүү дээ. Тин сайн дураараа аарц буцалгаад очиж байгаа, хуушуурыгээд очиж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Байгаа. Энэ яагаад ийм хүмүүсийг төлбөртөө жагсаагаад байгаа тийм ээ, ямар сонирхол байгаа гэдэг бол цаашаа илүү их анхааралтай хууль хяналтын байгууллагууд ажиглаж байгаа гэдэг л хэлээ.